байна уу? Та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За тэгэхээр би өнөөдөр таруун дахлын өчний үед болон сэжигтэй тохиолдол илэрсэн үед авч хэрэгжил гарах хэмжээний талаар та бүхэнд бол мэдээлэл сэргээх хичээл зааж байгаа. Ерөнхийдөө та нар ажил болгоны талаар ярьж мэдж байгаа хаа гэдэг та бүхний одоогийн мэддэг мэдээллийг чинь нэмэгдүүлэх үүднээс бол энэ хичээлийг бодлож байна. Сонсогч байна уу? За таргуун дахад өвчин гэдэг нь ямар өвчин байдгийг та нар бүгдээрээ мэднэ тийм ээ. Таргуун дахад өвчин бол мэрэгчдээс дамжиж халдварлалтыг мянгаар үүсгдэг зоноосын хадвар өвчин байгаа. За таргуун дахад өвчний тархалтыг дэлхийн дахинд ямар хэмжээний нэг та бүхэнд харуулж байна. Дэлхийд ер нь Аз, Африк, Америк хэвд бол өргөн тархалттай байдаг. За Монгол улсад бол улсын хэмжээнд 17 аймгийн 132 сумд байгалийн боломжтой. Энд дээр тэмдэглэгдсэн байж байгаа та нарыг хэлэхдээ харж байгаа учраас тааш нь хичээлээ явуулъя. Тархалтын хувьд бол таргуун дахлын хүний өвчний тохиолдол байнга бүртгэдэг 8 улс байдаг дэлхийн хэмжээнд. Аз бол Монгол, Хятад, Вьетнам улс, Америкт бол Америкийн нэгдсэн улс, Перу, Африкт бол Мадагаскар, Танзани, Конго гэсэн энэ улсууд бол ер нь байнга бүртгэж байдаг юм өвчин байна. За таргуун дахлын өвчний нас баралт бодит тоогоор энэ зурганд харуулж байна. 74 оноос хойш таргуун дахлын өвчил нас баралтын тог цэнхрээр нь бол өвчлөлийн тоо улаан бол нас баралтын тоо гэж байгаа. За ер нь бол сүүлийн жилүүдэд 2008 оноос 9-10 онуудад таргуун дахлаар 1-2 хүн өвчилж байсан жил болгон гэхдээ бол нас баралт бүртгэдэг байж байгаа. За 2011 он гарсаар бол таргуун дахлын хүний өвчөлттэй тохиолдол одоохондоо гарааг байна. За таргуун дахлын өвчтөд тархар судлалын хувьд бол халдварын их хуурхай нь бол таруу дахлаар өвчилсөн хүн буюу насварсан хүн мэрэгч амьтад байдаг. За халдвар дажил зам нь бол олон замаар дамждаг. Та бүхэн мэдээ амьсгалын замаар, ходоод гэсэн замаар, дам халдвараар дамжиж байгаа. Хадвар шууд тавтлаар бас дамжиж байгаа тийм ээ. За энэ зэн хэлбэрийн хувьд бол бусад өвчнөөс бол онцлог таргуун дахлын хатгааны хэлбэр бол хүнээс хүнээс дамждаг онцлогтой бусад зооноосынхаа хадвар өвчнөс онцлог нэг шинж бол хүнээс хүнс дамждаг юм онцлогтой. За дараагийн дугаарт шууд тавтлын замаар дамжтал хүн амьтны халдвартай материалтай харьцахад аль салтын гэмтэлтэй байх үед бол аль талаар дамжиж халдварладаг шууд тавтлыг байна. За дам халдвар нь болохоор зурц соргоч үе хөлтнөөр дамжиж халдварладаг. Тийм халдвартай хүн амьтны зурц сорсон өөрөг одоо ерөөс өнийг хатснаар бол халдвар дамжин. За Азийн замаар таруун дахлын уушгины хатгаа хэлбэрээр өвчилсөн хүн ханиад найдах ярих үед бол агаас халдвартай бусад хатснаар хүнээс хүн дамжих халдвар агаараар дамжнаа. За хоол хүнсний замаар дамжих үед бол халдвартай амьтны дутуу боловсруулсан бүтээгдэхүүн түүхий бүтээгдэхүүнээр дамждаг. Одоо сүүлийн үед та нар бүгд мэдчихэж байгаа сүүлийн жилүүдэд таргууны бүтээгдэхүүнүүдийн түүхий бүтээгдэхүүнүүдийг инженерийн зорилгоор хэрэглэх явдал маш их байгаа. Тэрнтэй холбоотойгоор бол ходоод үсний хоол боловсруулах системийн халдвараа системээр дамжиж таргуун дахлыг халдах боломжтой гэдгийг бол манай бүхэн бас анхаарах шаардлагатай байж байгаа. За дараагийн дугаарт тархал судлалын өсөмтгий бүлэг гэж бид нар авч ярьдаг. Боломжтой тархлын өвчл бүртгэдэг боломжтой нутгийн хүн ам таруу агнадаг хүмүүс эрэгтэйчүүд ер нь ихвчлэн өвчлөдөг тийм ээ 85% хүртэл болдог эрэгтэйчүүд өвчлөдөг. За хүүхэд өсвөр үеийнхэн сүүлийн жилүүдийн өвчлсөн юугаар бол хүүхэд бол өвчлөх явдал нэлээд байгаа. За эрүүл мэндийн ажилтнууд тухайн хэмжээгээр нөгөө өвчтөн хүмүүстэй харьцахад халдвар магадлал өндөртэй учраас ертөнцийн бүтээгдэхүүн хамрагч чадвар. За ангийн түүхийн эдийн арилжаа үйлдвэрлэл эрхлэгчид эргэлттэй бүлгэн манд болдгоо. За удирдлагчид нь бол хавар ер нь 3 сараас амьтан ичээс гарах үеэс эхлээд 10 сарын хүртэл ер нь бол бид нар халдвартай үе гэж боддог. Удирдлагчид халдвартай хугацаа тийм ээ. Оргил үед нь 8 сар болчихсон хүмүүс өвчлөлт явдаг байдаг. Гэхдээ сүүлийн жилүүд 5-6 сар болгон өвчлөлт явдаг. Сүүлийн 3 жилд бол хавар өвчлөлт юм байгаа. За энэ 8 сард өвчлөлт нь бол өмнө нь юутай холбоотой байсан гэхлээр ер нь таруу агмарын хугацаа бол 8 сар байдаг байсан.
Дээр нь тарганы үснээс боловсрож гүйцэхгүй нь бол 8 сар байдаг. За мөн нөгөө нэг агнуурын эрчимтэй холбоотойгоор 8 сард өвчлөлийг өгдөг гэсэн. Одоо тарган агнахыг хорьцоод ер нь манайх нэг 4 жил болж байна тийм. Одоо энэ жил дахид нэг 20 сонгосон эсхийг яг одоогоор бид нарыг мэдэхгүй байна. Гэхдээ энэ 20-той холбоотойгоор хүмүүс нь ухалгаагаар тарган агнахын тулд дөнгөж таргыг ичинс гарахт нь үлсээ ноос нь бол нэлээд сайн байдаг гэдэг үгнээс хавар их тагил савлаас нэлээд газартай холбоотой электрик жоохон өөрчлөлтийн хандлага ажиллаж байгаа. За эцлог нь та нарт нэгж байгаа. Тэгээ ертийн пестицид гэдэг нянгаар үүсгэдэг арам сөрөг саханцар хоёр туйл нь бол цаалмаг агааргүйсэн өдгөөнгүй ийм бактери байгаа. За хүйтэнд бол нэлээд хэсвэртэй. Ер нь бол хадвар цэцгийн бодис тол нэг нэсвэр муутай ийм нэм байгаа. За тарган талын байгалийн голомтыг эколог газар зүйн онцгойр нь бол уулт хээрийн, тал хээрийн, говь хээрийн гэсэн уран бүтэд хувааж үздэг. Эколог нь бол зэрлэг амьтад гэдгийг мэдж байгаа. Зэрлэг амьтад мэрэгч туулайчийн дунд орчдог байгалийн голом нутгийн шин ийм халдвар байж байгаа. За дэлхийн нийт 235 биеийн амьтан бол тарган талын агуулгач болдгоо гэж үздэг. За гэрийн тэжээр амьтад бол тэмээ муур бол тарган талаар үйлчлэх байдаг. За зэрлэг амьтдын дунд халдвар дамжих гол зам нь бол дам халдварын зам тархины цэв гэж нэрэлдэг тийм ээ. Гол дамжуулагч нь бүрэг нэг шимтгийн дунд бүрэг бол амьтнаас бүрэг амьтан гэсэн ийм экологийн юугаар циклээр бол явагддаг. За бүргэний мандуураг энэ дээр чинь бүрэг жижиг бид нар бол одоо өөрс бүрэг гэж ярьдаг амьтдын дунд байдаг ийм хэрэгжиж байгаа. За таран талын байгалийн голомтын төлөв байдлын хувьд бол 2010 онд бол 5 аймгийн 6 суманд таран талын идэвхтэй эпизод тэмдэглэгдсэн. За энэ дээр аймагуд мэдэн тийм Завхай аймгийн Алдархан, Эрдэнэ хайрхан, Өвөрхангай аймгийн Тарх, Төв аймгийн Сэргэлэн, Баян-Улгийн аймгийн Цэнгэл, Говьалтай аймгийн Эрдэнэ сумдад бол таран талын идэвхтэй эпизод тэмдэглэгдсэн. Энэ маань юу хэлж ийм гэхээр бид нар энэ газрууд дээр хүн өвчлөх магадлалыг баг эслийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх энэ өсгөр илэрж байгаа эпизод тэмдэглэж байгаа газруудад бол анхаалал тавьж ажиллах нь зүйтэй гэснийг бол та бүхэн харуулж байгаа. За 2011 онд бол 8 аймагт бол хийсэн 12 удаагийн байгалийн голом тамхины шинжилгээгээр Дундговын Үлзийд, Говьалтай аймгийн Тонхол, Цогц сумдаас тарган талын хадвартай материал илэрсэн. Говьалтай аймгийн Эрдэнэ Чандман сумдын нутгаас шинжилсэн тарганы өвчлөс тарган талын үүсгэж илэрч эвлээд бол явагдаж байгаа нь тогтоодод байна. Тэгэхээр энэ газрууд дээр бид нар бас анхаалал хандуулах нь зүйтэй. Гэхдээ хэдийгээр 2010-11 онд одоогоор илэрсэн юм байхгүй байлж гэсэн өөчин өвчилж исэн тарганы эстад явагдаж исэн хүн өвчилж исэн энэ утгуудад бол тарган талтай сэргийлсэн гарах хэмжээг бол бид нар авдаг журмаар авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаамаа. За голомтын төлөв байдал Монгол орны тарган талын байгалийн голомтын идэвхжүүлэлт 7 дугаар сарын сүүц 8 дугаар сард өндөр байдаг. Цаашдаа тарган талын идэвхтэй сумдын доо өсөх хандлагатай байгаа юм. За чирээ үргэлжлүүлье. За голомтын төлөв байдал сая ярьж ирсэн. Ер нь бол цааш тарган талын идэвхтэй сумдын доо өсөх хандлагатай байна гэдэг. Тарган талын байгалийн голомтын халдварын аюулгүй зэрэглэл 2011 онд гарсан А зэрэглэл 10 аймгийн 28 сум, Б зэрэглэл 9 аймгийн 21 сум, В-д нь 12 аймгийн 25 сум хамрагдаж байгаа. Энэ шинжилсэн юмнууд танай аймагуудын байгалийн голомт халдвар үүсгэн байгаа учраас ихэдтэй бол мэдж байгаа хаа. За дараагийн дугаарт одоо энэ 2011 онд нийслэлийн орчинд гарч байгаа мэрэгчлийн дуудлага бол 2010 онд 8 дугаар сарын байдлаар бол 19 удаагийн дуулгаар 27 цэцэгтэй материал шинжилсэн бол 2011 оны 8 дугаар сарын байдлаар бол яг өнөөдрийн байдлаар 20 материал шинжилээд байна. 20 удаагийн дуудлага ирээд байна. За 2011 онд дуудлагаар шинжилсэн материалын 90.5%-ийг нь тарвах, 4.7%-ийг нь зурам, 4.7%-ийг нь үлийн цагаан огт нэрлэж байгаа. Тэгэхээр энийг танаас ямар ч үстэй хэлэх гэхээр ер нь нийслэлийн энэ орчимд идрээд байгаа мэрэгчлийн дуудлага бол аймаг орон нутгаас ер нь ирж байгаа учраас бол энэ гадагшаа энэ таруу агналтаар явж байгаа тарууны түүхий бүтэцийн авч нийслэл рүү явж байгаа байдал дээр бас хаана анхаарах шаардлагатай байна гэдгийг бас та бүхэнд сануулах хэрэгтэй байна. За 2011 онд дээд хүлээлт 14.5% өссөн байдал нь бол тархар судлалын хувьд эрсдэл үүсэх нөхцөлийг бүдүүлж байна гэж бид нар үзэж байгаа. За тархуун дахлалын өвчний эмнэлзийн талаар та бүхэнд бас
ойлголт өгөх хэрэгтэй байна. За нэгдүгürt нь эмнэлзэг та нар бүгд үнэхээр үсний нууц үе 6 хоног ихвчлэн бол 2-3 хоног байх тохиолдол ихвчлэн байдаг. За тухайн жил дархлаажуулсан тамрагдсан хүн бол энэ 2-7 хоногор нууц үе сунах, уцсах юм байдлаар ажиглагддаг. За эмнэлзийн хувьд бол халуурах, толгоо өвдөх, дагжих, дотор эвгүүрхэх, нүүр улайх, бүх үеийн булчин өвдөх, хорлогын шинж тэмдэг бол илэрдэг. За өвчтний нүүрнүүд улайх, нүүрэнд бол айд содрох байдаг, тахлын царай гэдэг бас онцлог эмнэлзийн шинж тэмдэг байдаг гэдгийг тав хэлж байгаа. За эмнэлзийн хэлбэрийн хувьд бол арсны, бочирхайн, уушгины, үжиг, эзний, залгуур хоолой гэсэн ийм 6 хэлбэрээр бол өгчдөг. За энийг дурсуулсан зүгээр тавчхан танилцуулан явчих. Ер нь эмнэлзийн хувьд бол өшөө асуулт тодруулах энэ дээр холбоотойгоор асуух юм байхад манай эмнэлзүүч эмч байгаа учраас та бүхэн дараа тодруулж асуух зүйлүүд асуугаараа би зүгээр давч танилцуулан явчих. За бочирхайн хэлбэр буюу мом хэлбэр гэж бид нэр ярьдаг. Халдвар орсон газрын хязгаарын тунгалгийн зангилаа үүсэж томорч, цочиж хөндүүрэлдэг. За энэ дээр бол тийм бэрсүү үүсдэг. Гэхдээ тэр өөхөн ид нь бол бэрсүү хөдөлгөөнгүй байдаг гэдгийг бол та нар бас мэдж байгаа. Тэгээ эмзэглэл ихтэй. Хүндрэх юм бол 2 дахь чи эсвэл үжил буюу уушгины хатгаагаар хэлбэр шилжих юм боломжтой. За энэ бол эмнэлзийн бочирхайн хэлбэрийн тахлын хүний зураг байна. За арсны хэлбэрээр арсан дээр улайд толбог өвдрүү цусрах шүүс өвхий цэврүү үүсдэг. Хатаг нь бол маш их эмзэглэлтэй. Бид нар бомын хатагнаас тахлын хатгийг бол тэр эмзэглэлээр нь голжлон ялгадаг. За хязгаарын тунгалгийн зангилаа өрөвсөн бочирхайн арс бол бочирхайн хэлбэрт бол шилжиж явбал байдаг. За хатгай хэлбэр бол бүгд мэдж байгаа. Анхдагч буюу 2 дахь хэлбэрийн хатгай гэж боддог. Анхдагчаар хатгай үүсэх нь их байдаг. За анхны өвчтөн бол шууд уушгины хэлбэрээр өөрчлөлт бол хайцангууд юм өндөр байдаг. 2 дахь хатганаас илүү. За уншийн алдаа бол дэгдэл хэлбэрээр гарнаа. Уншийн алдаа гарах юм бол одоо уушгины хэлбэрийн тахлын дэгдэлт болдог учраас энийг бол маш анхаарах хэрэгтэй. За уушгины хатгай хэлбэрийн тахлын үед бол нууц үе их богинотой, явц хурдтай маш хүнд явагддаг. Ханиад цээжээр хатгуулах, амьсгал өнгөц болох, эхлээд хөөвшрөг шингэн цэр гарч ирснээр тусан судалтай болж ирдэг. Ерөнхий байдал бол хүнд бодит үйлдэлгээр уушиг талаас идрэх өөрчлөлт хайцангуй бага байдаг. За үжил хэлбэрийн үед бол өвчин өвч бичил бидний хоруу чанараас шалтгаалаад нууц үйл богино, хүнд хурц явцтай, хордлогын ерөнхий шинжтэй зүрх судасны дутагдалд авмгайлан халдвар хорлогын шокод ордог. Олон болчихлоо зэрэг томрох цусрахын шинж илрэх, цус харвах, арсанд үжил үүсэх гэх мэттэй шинж тэмдэг бол илэрнэ. За гидсний хэлбэрийн үед бол ерөнхий шинжийн зэрэг ходоод гидсийн талаас хямрал гарч ирдэг. За ходоод гидсээс бүр өвдөх, бөөжих, цусрах зүйлээр суулгах. Энэ үед бол ялгцаар маш их мянган гадагшилдаг. Манайд бол 70 оноос хойш гидсний хэлбэр бүртгэдэггүй байна. Гэхдээ бол энэ бол эрсдэл өндөртэй байгаа. Тарганы зөвхөн бүтээгдэхүүн сүүлийн үед хүмүүс маш хэрэглэдэг болсон гэж би түрүүн танаас тодруулж хэлсэн. За залгуур хоолойн хэлбэр бол стрептокок болон вирус талбарын шинжтэй, хүзүүний тунгалгийн зангилаа өрөвсөн эмзэглэл ихтэй, залгуурын ачисны шинжилгээ бол оншилдог. Энийг бол хавьдууд дээр голдноос бид нар тодорхой хэмжээгээр залгуураас нь шинжилгээ авах шинжилж бас ямар нэгэн хэмжээгээр нэн илэрх тохиолдол байгаа. Энэ зурган дээр бол эмзэглэлийн хэлбэрүүдийн зургууд байж энэ дээд талд дээр цавны бочирхай хэлбэрийн тахал цавны бочирхай хавдсан тэр юм харагдаж байна. Энэ доор нь хүзүүний бочирхай хавдрын дээр тусархаг шүүдэсэн үжил хэлбэрийн үеийг за тэгээ энэ хуруунд дээр гөгийн маягаар одоо өвчлөх явдал байдаг. Баян хонгор аймагт бол энэ таргуун тахлын гөгийн хэлбэрийн өвчл бас бүртгэжсэн мэдээ байдаг. За энэтэй холбоотойгоор ер нь таргуун тахлын хүний өвчлийн тохиолдлын үед гологдсон тэржил анхны арга хэмжээгээс бид нар ярьдаг. За тэрийг яаж зохион байгуулах вэ гэдгийг товч танаас ер нь анхны арга хэмжээ гэж ямар арга хэмжээ хэлээд байдгийг ингээд анх үтсэн эмч юу таргуун тахлыг сэжиглсэн хүн бол энэ арга хэмжээнийг авч ирэх хэрэгтэй. За нэгдүгээрт нь бол гац орох хөдөлгөөний зогсоох тухайн сэжиглсэн дороогаар ер нь тэр таслага өөрөө талханд байдаг юм хаа байдаг. Тэндээ бол гадагшны хүн гарахгүй дотогш нь хүн оруулахгүй арга хэмжээг бол тэр үтсэн эмч зохион байгуулна. Дараа нь өвчтнөө тусгаарлах. Жишээлх юм бол ямар нэгэн ханиадтай байгаа тохиолдолд маск зүүлгэж гадагш нь одоо шууд ингэж амьсгалаар одоо татхыг бол зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй. Дараагийн дугаарт бол одоо удирдах хүмүүстэй юм уу холбогдох хүмүүст мэдээлэх арга хэмжээг авна. За дараа нь бол тэр үтсэн эмч совилогч тэнд байгаа эмнэлгийн ажилтнууд өөрсдөө хамгаалах арга хэмжээг авч явах хэрэгтэй. Жишээлх юм бол хамгаалах өмсгөл өмсөхгүйгээр тэр өвчтөнтэй хайцсан байх юм бол ил хэсгүүдээ экспертийн усамлаар арчих, хоолоогоо зайлах, нүд болон бусад одоо энэ нөхцөлийг бол хэмжээгээр гадаргүйж арга хэмжээ авна. Тэрний дараагаар бол одоо
антибиотик ууж болно. Тэгээд ил хэсгүүдэд хадварцгаа дараагууд өмсгөлөө зайлшгүй өмсөх шаардлагатай. Яг гэвэл манайхан болохоор нэгэнтээ одоо би хавцсан юм чинь одоо өнгөрсөн гэж зарим хүмүүс яриад зогсож идэг. Тэгж болохгүй. Хэрвээ нислэгийг багасгах зорилгоор яалтаа бид нар ил хэсгүүдэд хадваргуудаа тодорхой хэмжээр өөрсөн дээр арга хэмжээ авсныхаа дараа өмсгөлөө өмсөх шаардлагатай. За дараагийн дугаарт нь шинжилгээний дээшлэх байгаа. Тэг хөдөө орон нутагт бол дараагийн тэр мэрэгжлийн баг ирэхээс өмнө тэр хүн чинь хүнд байгаа тохиолдолд эмчилгээнд оруулах шаардлагатай байдаг. Тэгэхээр бид нар антибиотик хэрэглэхээ өмнө та шинжилгээний заавал дээшлэх шаардлагатай гэж учраас тодорхой хэмжээгээр одоо энэ яалтаа цэцгийн бэлэн байдал гэж яриад байгаа энэ үед энэ юуны өвчлөлтийн удирдлагч болчиход байгаа энэ үед бид нар одоо бэлэн байдлыг заашгүй хангах хэрэгтэй. Тийм учраас шинжилгээний дээшлэх цаав одоо өөр юу гэдэг хэрэглэгдэх энэ хэрэглэх хэрэгслүүдийг бүгдийг ялтар сүнжийнхаа бэлэн байдлын дагуу бэлдэх шаардлагатай. Нэгдүгээр хоёрдугаар тэрийг авах шинжилгээтгүй авах хүмүүсээс сургах шаардлагатай болж байгаа. За энийг бол амьд анхаарах шаардлагатай. Дараагийн дугаарт нь өвчтөнд бол шалтгааны эмчилгээг нь өөртөө сэргийлэх эмчилгээ хийнэ гэдэг юм хэлсэн тийм. За тэгээд дараа нь бол алт явсан хавцууд байна уу гэдгийг л анх үзэл хийсэн юмш тодруулаад дараагийн хүмүүстэй мэдээлэх хэрэгтэй. Та одоо хаанаас ирсэн, хаана байж ирсэн, тантай хамт байсан хүмүүс хаагур байна уу, ийш тийш явсан хүн байна уу юу гэдгийг нь бол тодорхой хэмжээгээр эхний дээр үдлэг хийсэн юм шиг асуулт тодруулах хэрэгтэй. Тэгээд дараагийн тэр шатны тархур судлагч гэдэг юм эмнэлгийн удирдах хүмүүстэй бол мэдээллийг бол өгөх хэрэгтэй болно. За хамгийн сүүлд бол хадвартлын арга хэмжээ гэж байгаа тийм. Бангийн болон эцсийн хадвартлыг бид нэр ярьдаг. Бангийн хадвартлыг бол одоо тухайн байж байгаа өрөө засалгаанд бол тодорхой хэмжээгээр хийн. Тэр өрөө засалгаанд шилжүүлсэн тохиолдолд тэнд бол эцсийн хадвартлын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Тэрийг бол одоо ганц эцсийн эмч бас тодорхой хэмжээгээр хийж гүйцэтгэх. Өөрөө хийх хүч гэсэн тэр хүмүүсийг хэрэгтэн одоо эмчийн баг тодорхой хөрөнгөлтийг хэрэгслүүдийг заавалж өгөхөс ахуулаад тэр арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлнэ. За энэ үүний дараа бол ер нь голомтыг цомдохын дарга хийдвэрэн арга хэмжээ бид нар авч хэрэгжүүлдэг. Голомтын арга хэмжээг цомгдох одоо дарж устгах гэсэн хоёр чиглэлээр бол хийдэг, авч хэрэгжүүлдэг. За энэ дээр бол нэгдүгürt нь цомгдох чиглэлд нь ямар арга хэмжээнүүд ордог вэ? Нэгдүгürt бол өвчтний илрүүлэлт эмнэлт хэвтүүлэхтэй. Тэр бол одоо их уурхай одоо голомтыг бол тодорхой хэмжээгээр бид нар барьж авч ийн гэсэн өвчтнийг бол илрүүлээд эмнэлт хэвтүүлнэ гэдэг маань цаашид харах боломжийг бол цаатуулах юм зорилготой. За дараа нь бол хавьдлуудыг илрүүлж тусгаарлах. Шаардлагатай бол тусгаарлан, шаардлагагүй бид хавьдлуудаа илрүүлээд эмчийн хяналтанд авах хэрэгтэй тийм ээ. Сүүлийн энэ шинэ 151 одоо бидний энэ таргуун дахлын өвчлөлийн үед барьж ажиллах одоо гол баримтлах тушаал заавар гэж байгаа. Тэр нь бол эрүүл мэндийн сайдын 2008 оны 151 тодорхойлсон нэгдүгээр хавцалтаар таргуун дахад өвчнөдөө тэмцэх сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх заавар гэж байж байгаа. За тэр зааврыг бол яг баримталд ажиллана. Тэрэн дээр бол түрүүчийн 168 дугаар тушаал байж байгаад өөрчлөгдсөн. Манайхан зарим нь бол тэрийг мэдгүй 165-аар арга хэмжээ авч байгаа нь бол түрүүчийн ажлын дээр ажиллагдсан. Тэгэхээр тэр 151 дээр өөрчлөгдсөн юм юу гэхээр энэ хавьталтай холбоотой асуудал байж байгаа. Манайх бол ер нь таргуун дахал гарсан үед ерөөсөө ерөнхийд бүх ингээд ижгүүрэн хөл хорой тогтоогоод хавьтлуудыг нэмэлт тусгаарлаад ингэж арга хэмжээ авдаг байсан бол сүүлийн тушаалаар нэгдүгээр хавьтлыг шаардлагатай бол эмнэлэгт тусгаарлана гэж байгаа. Шаардлага байхгүй бол ер нь ямар нэг эмнэлгийн шийд тэмдэг илрээгүй юм байх юм бол гэрчсэн тусгаарлаад өрхийн эмч хяналт тавихаар ингэж орсон байгаа. За дараа хэрэг нас орсон байх юм бол нас орогчийг тахтай нас орсон хүмүүсийг илүү хяналтанд авах гэдэг ямар нэгэн тодорхойгүй шалтгаанаар нас орсон хүмүүсийг бас тодорхой хэмжээгээр бид нар тахтай нас орсон үе гэдгийг тодруулах шаардлагатай байгаа. За дараа нь бол халдваргүй итгэлийн арга хэмжээ түрүүчийн миний хэлсэн хоёр янзын халдвар хөтлөлийг хийж үзүүлнэ. Тэрний дараа бол одоо хүн амын эрүүл мэндийг хяналт тавих баг ажиллуулнаа гэдэг одоо тэр хөл хорой тогтооцсон байгаа тэр газруудад тодорхой хэмжээгээр тэр бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг хяналт тавих тэрний тулд тодорхой баг гарч ажиллах юм арга хэмжээг цомдох арга хэмжээнд дээр бол авч хэрэгжүүлэх юмаа. За даад устгах арга хэмжээг нь гэж хэлэхэд өвчтнийг эмчлээд эдгэрүүлээд эмнэлэгт гаргах хавьтлуудад бол үтэн сэргийлэх эмчилгээ хийгээд тэр хүмүүсийг бол өвчлөгөө сэргийлэх арга хэмжээ байж байгаа. Дараагийн дугаарт нь төсвөлийн халдварууд төлөө энэ асуусан үед бол цогцсыг цогцыг чандарлах энэ асуудлууд явагдана. За дараа нь бол тэр байгалийн голомтын мэрэгчүүдийг хэмжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ингэснээр бол одоо бид нар бас тодорхой хэмжээгээр тэр голомтыг бол одоо бүр устгалаа гэж үзэх нь байна. За дараа нь бол тэрэн дээр тэр ажлыг хийж явуулахад бол бид нарт бол ахлаажуулалт хийгдсэн юм бол лабораторийн шинжилгээ ямар хэмжээнд байгаа юм. Зоог барилгын хайгуул шинжилгээ, эрүүл мэндийн сурвалжлага энэ бүх арга хэмжээнүүдийг бол хавсарч авч хэрэгжүүлж энэ ажлыг бол хийж гүйцэтгэх юм аа. За энэтэй холбоотойгоор тахлын үед бид нар хамгаалах өмсгөл өмсдөг тийм ээ. Ямар ч тахлын үед ганц өөрчлөгч биш.
өөрчлөлөө гараад тахлын голомтонд ажиллаж байгаа тохиолдлууд нь хамгаалах өмсгөлийг өмсөж хэрэглэх шаардлагатай. Энэ бол өөрсдийгөө бол эрсдлээс хамгаалах, өөрсдийгөө өвчлөхгүй байх юм боломжийг бүрдүүлэх юм үүднээс. Тэгэхээр та нар бүгд мэдж байгаа тийм ээ, нэгдүгээр зэргийн хамгаалах өмсгөл гэдэг нь тусгай одоо ийм заавартай, журамтай яаж өмсөх вэ, яаж тайлах вэ, яаж хадгалах вэ гэсэн юмуд нь бүгд 151 тав тушаал дээр бол заагдсан байж байгаа. За энийг бол бид нар хэлэлцэх та нар мэдж байгаа тийм. Эхлээд нэгдүгээр зэргийн хамгаалах өмсгөлийг бол пижама гэдэг эхлээд өмсдөг. Пижама, амьс усны гутал, чагнуур, хушуу хажуур, тахлын халаад, амны хаалт, нүдний шил, эзэний бэлэг, гарын хачуур гэсэн ийм дарааллаар ингэж өмснөө. За тайлхтаа бол шаардлагатай үед эмгэг судын шинжилгээ хийх юм уу, нөгөө тэр цогцос байсан тохиолдолд тэнд маш их бохирдолтой гадагшаа ялах зэхтэй байх юм бол бид нар удаасан хормогч ханцэвч бэлий гэдэг мэдээ нэмж хэрэгэлдэг. Энэ өмсөн хутныхаа дээрээс давхар нэмж хэрэгэлдэг байгаа. За энийг өмсчихэд тайлхтаа болохоор яг эргээд эсрэгээр нь саяхаа өмснийхээ эсрэгээр нь гарын ачуур хамгийн сүүлд бид нар зүүсэн байдаг юм л одоо гарын ачуур тайлах нь. За энийг бол та нар юм байг мэдж байгаа. Гэхдээ энийг одоо энэ удирдлагыг эхэлж байгаатай холбоотойгоор аймаг орон нутаг өрхийн эмнэлэг, сум багийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах засгууд 103 гэж бид нар яг тасны засгууд дээр одоо бид нар энэ тайлах өмсөх дараалал дахиж нэг үзэж шалгаж дадлага чахлуудаа хийхгүй бол яг өвчл гараад ирэхээр бас манайхан алдаа оноо их гаргадаг учраас энэ дээрээ та нар бас дадлагжуулах юмудаа аймаг орон нутгийн удирдлагуудаас зохион байгуулж хүмүүс дээрээ хадгалж чинь хяналт тавиад бэлэн байдал маань ямар вэ гэдгийг үзэх шаардлагатай. За энэ таргуун тахлын сэжигтэй тохиолдолд илэрсэн үед хамгаалах нэгдүүдэд өмсгөлийг заавал өмсөх ёстой тийм альбарууд байдаг. Ямар үед бид нэ заавал нэгдүгээр зэргийн хамгаалах өмсгөл өмсөх вэ гэдгийг бас хамт тодорч хэлье. Нэгдүгээр нь бол өвчтөн тусламж үзүүлэх үйлчлэгээ эмчилгээний хэсэг дээр бол бид нэ заавал нэгдүгээр зэргийн өмсгөлийг өмснө. Нэгдүгээр хавьтлыг тусгаарлахад нэгдүгээр зэргийн өмсгөлийг өмсгөн халдварууд хийхдээ бас өмснө. Эмгэг судын шинжилгээ хийхэд өмснө. За энэ үед нэгдүгээр зэргийн өмсгөлийг бол зайлшгүй өмснө. За дараагийн дугаарт нь өвчтөн хавьтлыг тээвэрлэх тийм ээ. Нэг эмнэлгээс нөгөөрөө тусгаарлах ч юм уу одоо сэжигтэй гэж тусгаарлах байсан өвчтнийг мэрэгжлийн эмнэлэгт шилжүүлэх энэ тохиолдолд бид нар өвчтнийг тээвэрлэхдээ хамгаалах өмсгөлийг өмснө. Гэхдээ манайхан өөртөө өмсөө дээр нь жолоочтой өмснө. Тэнд байж байгаа бүх хүмүүс өмснө гэдэг бас анхаарах хэрэгтэй. Зөвхөн эмчийн юм өмсчихэд жолоочтой өмсгөө явж бас болохгүй. За сэжигтэй дуудлах үед онц тодруулахаар очиж байгаа тохиолдолд бас бид нар тахал байж магадгүй гэж тэгээд дуудлага авж байгаа мэдэн дээрээ бас их дүгнэлтийг хэрэгтэй. Ялангуяа энэ байгалийн олонхолд өвчний удирдлагын үед бол ер нь ямар нэгэн тийм онц тодорхойгүй мөртлөө халуурсан өндөр халуурсан тийм дуудлагын үед бол очихдоо олчлон ер нь тарван тахлын сэжигтэй байж магадгүй гэдэг үгнээс онц тодруулах тийм шинжилгээний үед сэжигтэй дуудлаганд тахлын өмсгөлийг өмсч чадж байгаа юм зүйтэй. За лабораторид бол амь цэвсийн өрөөнд цогцыг чандарлахад бол бас нэгдүгээр зэргийн өмсгөлийг өмснө. За анхаарал тавьсанд баярлалаа. Нийлжил дуудлаа. За энэ таруу тахалтай холбоотойгоор асуух юм байвал энэ би нэг мэдээлэл өгчий. Тэний дараа бүгдээрээ асуух надад билжээд асуугаарай. За одоо энэ 2011 оны 8 дугаар сарын эхний байдлаар байгалийн голомт халдвар төвчийн төлөв байдлууд нь манай улсад ямар шүү байна вэ гэдэг талаар би та бүхэнд одоо нэг мэдээлэл өгье. За нэгдүгüүрт нь бол боомын өвчлөл, хүний өвчлөл энэ жил 2011 онд улсын хэмжээнд 40-50 сэжигтэй тохиолдол илэрсэн. Манай дуудлага 945-аас бол 25 нь эмнэлзүү лабораторийн шинжилгээ бол батлагдсан байгаа. За 25 нийт өвчлсөн 25 тохиолдлын 73% нь бол нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Энэ дээр бол зарим нь бол аймаг орон нутгаас иж Улаанбаатар хотод онцлогдож хэвчиж эмчилж байгаа тохиолдол бас нэлээд байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За дараагийн дугаарт нь бол галзуугийн хүний өвчний сэжигтэй дуудлага бол энэ оны одоо яг өнөөдрийн байдлаар 109 дуудлага манад ирээд байна. Тэгэхээр энэ жил бол ер нь галзуу өвчний сэжигтэй мал амьтан одоо мал өөртөө тэжээр мал дуруулсан энэ тохиолдол 109 удаа гарлаа. Тэр энэ өмнөх үеэс бол нэлээд өндөр байгаа. Ер нь бол галзуугийн экспорт явж байгаа байгалийн голомт бол нэлээд нэмэгдэж байгаа гэдгийг бол та бүхэнд одоо нэг цааш бас яриад л байгаа. Тэгэхээр энэ галзуу өвчин дээр авах арга хэмжээ бас бид нар нэлээд
бодлохгүй болохгүй байна. Одоо аймаг орнуудаас зөвхөн вакцины ихэл суудаг эрүүл мэндийн байгууллагууд нь тийм ээ одоо хүн адуулсан тохиолдолд бид нар өрсөн сэргэнүүд зайлшгүй хийх хэрэгтэй эмнэлгүүд биднэрт одоо шаардлага тавих нь зөв гэхдээ засаг захааны нийтлэлээр одоо авж байгаа арга хэмжээ маш сул байгаа. Энийг бас та нар цааш нь засаг захаараа уламжлаад энэ эзэнтэй эзэнгүй нохоонуудыг устгах тэднийг вакцинжуулах энэ асуудал дараагийн дугаарт нь хүн амыг өөртөө нохоон татуулахгүй яхах сэргийлэх арга барил суулгах энэ асуудлыг аймаг орнуудад нэлээд бодож одоо хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна. Тэгэхгүй бол бидний маань одоо энэ вакцины нөөц гэдэг юм маань их бага байдаг. Шингэн вакцин бас заримдаа үйлдвэрлэхдээ тавсах тохиолдол их байна. Дуудлага ихсэж байгаа холбоотойгоор ер нь вакцин маань хөлцөхгүй байгаа. Тэрийг та бүхэн мэдж байгаа тийм ээ. За тэгээ одоо сүүлийн үеийг бид нар дандаа голцоо сайдын фондонд байгаа вакцинаас аймаг орнуудад өгж байгаа. Энэ фондын вакцин бол ерөнхийдөө хамгийн гол нь юу гэхээр яг галзуугийн сэжигтэй амьтанд уралсан тохиолдолд зэрлэг амьтанд уралсан тохиолдолд хэрэглэсэн юм вакцин байж идэг. Тэгээ бид нар өнөөдөр одоо эзэнтэй эзэнгүй нохоод уралсан тохиолдол болгоны вакцин хийж байгаа учраас нөөц маань маш бага болж байгаа гэдгийг та нар анхаараарай гэдгийг нэгдүгээр хэлмээр. За хажуу талбарын дуудлага бол энэ жил одоогийн байдлаар 94 дуудлага ирээд байгаа. Тэрнээс бол хажууд энцефалит бол 2 батлагдсан. Хажууд эргэцээ 48 тохиолдол батлагдаад явж байгаа. Тэндээс бол нэг хүүхэд эргэцээ насварсан байгаа. Жижиг хэдхэн сартай хүүхэд насварсан байгаа. За боо мөвчний үед бол нийт гарсан 25 батлагдсан тохиолдлын маань 5 тохиолдол нь бол насварсан байгаа. Насварт бол нэлээд өндөртэй байж байгаа. За галзуугаар бол энэ жил Өвөрхангай аймгийн Богд суманд 60 хэдэн настай нэг настай эмэгтэй хүн насварсан. Ер нь 2007 оноос хойш болсон хэмжээнд галзуугаар хүн насвараагүй байсан. Тэгээ энэ жил бид нар хэдийгээр вакцины хийсэн боловч тэр хүн маань 90 хэд хоноод насварсан энэ тохиолдол бүртгэгдсэн байгаа. За тэрний дараагийн дугаарт нь болохоор таргуун дахлын хувьд бол яг одоо бол хүний өөрчлөлт бүртгэдэггүй байна. Гэхдээ сая Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт бас нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Манай дуудлага ирсэн алдуутай өвчин судалсан үндсийн төв үдээд таргуун дахлын сэжигтэй гэж онцлоод бид нар шинжилгээ хийгдээд энэ бол үгүйсгдсэн байгаа. Гэхдээ энэ маань гадаадын иргэн хүн байсан Америк нэгдсэн улсаас Монгол улсад төр ирсэн хүн таргуу идэж байгаад ингээд таргууны мах идээд тэгээд тэрнээс дараа нь халуурсан байж байгаа. Тэгэхээр тэрийг нь бас манайхан тэрнтэй холбоотой байж магадгүй гэдэг ахуй судлалын холбоотын үндэслээд тусгаарлаж шинжилгээ авсан. Тэгээд хүн онш нь бол үгүйсгцээ. За яг өнөөдрийн байдлаар байнгын талбар түвшний төлөв байдал бол иймэрхүү хэмжээнд байна. За хичээлтэй холбоотой бол мэдээлэлтэй холбоотойгоор асуух зүйл байвал асуугаарай. Энэ манай байгалийн голомт хадгалах судлалын үндэсний төвөөс 3 хүн мэрэгчлэн ирээд байгаа та бүхэн танилцуулсан. Тэгээд биднээс асуух зүйлээ асуу. Бид нэр өөрсдийн хэмжээнд та бүхэнд хариулахад бэлэн байна. За дахин бас энэ дээр нэмж хэлэхэд таргуун дахлын дахлаажуулалт нөө засгийн газрын тогтоол эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 7 дугаар сарын 3-7 хоногт бол хийгдсэн байгаа. 42 мянган хүн тун вакцин бүх аймаг орнуудад хүргэгдсэн. Тэрний мэдээ маш хангалтгүй байна. Тэгэхээр энэ аймаг орнуудад тодорхой хэмжээгээр мэдээнийхээ асуудлыг яарчлахгүй бол бид нар бас дээш нь мэдээ өгөх гээд байдаг. Мэдээ маань хүлээгдээд байгаа. Энд оролцож байгаа аймагуудад ерөөсөө мэдээ ирээгүй байгаа шүү. Тэрийг та бүхэн бас галд аваарай. За асуух зүйл байна уу? Сонсож байна уу? Аймагуудаа. Сонсож байна. Тодруулж асуух юм байна уу? Байна уу? Дорнод аймгаас асуулт байна уу? Дорнод аймаг асуулт байна уу? Байна. Оюун хэлээр сайн байцгаана уу? Сайн байна уу? Саяны таксын болсон чинь юу хуучин бол 7 сарын ихээр хийдэг байсан шүү дээ. Тэгээ одоо энэ юу давтаад авах хугацаа нь яг хэдэн сар хэдэн хоногийн хугацаатай болсон бэ? Тэгээ 8 сарын 1-ээс нөө 20-ны юу асуудал нөө тавигдаг болохоор юу хожуу хийгдсэн үү?
засгийн газрын тогтоолол 97 дугаар сарын 3 дахь 7 хоног гэж явдаг шүү дээ. Жил болгоно хэвжил хийгддэг. Өмнө нь хийгдчихсэн зүгээр яг аймаг орнуудад өөрсдөө хийсэн байж магадгүй тэрнээс биш явал ер нь бол тогтоолоор 7 сарын 3 дахь 7 хоног гэж явдаг. А зарим тохиолдолд хүмүүс бас нөгөө энэ тэнд ямар нэгэн хэмжээний сургалт мургалт болоод хүмүүс их цугласан тохиолдол ч юм уу ойноо болсон үед бас тодорхой хэмжээгээр хүмүүс наашин татаж хийх явдал байдаг. Тэгээ эст бол өнөөдөр вакцин бол нэлээд эст хүргэсэн байгаа. Тэрнтэй холбоотой 7 сар гарангууд хийсэн байж болно л доо. Гэтэ ер нь бол дахлаа тогтох хугацаа нь бол 14 хоногоос дээш л гэж ярьдаг шүү дээ. Тэгээ энэ хугацаа болохоор хуучин нөгөө таргууны ан агнуурын хугацаатай холбоотойгоор 8 сард агналт эхэлдэг учраас 7 сарын тэтгэх 7 хоног гэдэг 14 хоногоос дээш болж тэгж тогтоосон хугацаа. За өөр асуулт байна уу? За манай Өвөр хангаа аймгийн бүсийн онцлогын амжилтны төвийн эмнэлгийн мэргэжилтэд идэвхтэй оролцож байгаа манай зайн сургалтанд тэгээд одоо асуулт байна уу энэ хичээлтэй мэдээлэлтэй холбоотой? Өвөр хангаа асуулт байна уу? Баггүй. Хэлэх санаа оноо юм байна уу? Өөр манай төвтэй холбоотой өөр одоо зайн сургалтаар ямар юм хийж бачуулсан. Ховд аймаг асуулт байгуулав уу? За хот. Одоо энэ камера шууд харах. Байна уу? Байна. Ховдоос ирж байна. Харж байна таныг. За. Хадар хурдаж одхон тэгээд нэг зүйл асуух гэсэн. Яасуу. Таран дахлын вакцинтай холбоотой таран дахлын вакциныг сайн дурын энэ дархлаажуулалтаар дархлаажуулдаг. Тэгээд нөө нэг маа сумуудад зарим хуваарлахаа зарим сумуудын эрхлэгч эмчнэр өөрсдийнхөө төсвөө хэмнэх зорилгоор авахгүй гэдэг ийм их асуудал гаргадаг л да. Тэгэхээр энэ асуудлыг одоо цаашд яах вэ гэдээ асуух сайн. За энэ тэрийг бол та нар аймаг орон нутгад өөрсдөө шийдэх ёстой. Яагаад гэвэл бид нар жил болгон танахнаас дараа бүх одоо байгууллагын талбарт өвчнөд холбоотой вакцинуудын захиалгыг аймагуудаас бид нар авдаг. Тэгэхээр та нар тэрийг сум багтаага өөртөө тохироо тэр юуг явуулдаг гэж бид нар үздэг шээ. Тэгээд өөртөө хэрэг манайх авнаа тэдэн хүндэг авна гэж захиалсан бол авахгүй гэж ерөөсөө байхгүй ш. Та нар өөртөө зүгээр тэдэнд нэг тэдийг тавьчихъя гэж тавьсан байгаа бол цаад газарсан зөвшөөрөхгүй гэж болно. Таран дахлын вакциныг хуучин бол одоо бүх хүнд ингэж эрсдэлтэй бүлгээс бүх хам толгой тагаланд тавьдаг байсан. Сүүлийн жилүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхийн өгсөн зөвлөмжийн дагуу ер нь бол толгой тагаланд дарахаа болсон шүү дээ. Тэрэнд бол гол нь эрсдэлтэй бүлгийн хүн ам гэдгээ бид нар тогтоогоод тэр хүмүүсийг зайлшгүй хамруулсан шүү гэдэг хүмүүсийг аймаг орон нутаг болон одоо бүх багийн эмнэлгүүд нь өөрсдөө нэрсээ гаргаж байгаа тэрний дагуу захиалга хийх ёстой явуулна. Тэр захиалга хийх явдал маань жоохон алдагдaltaй байгаа учраас ийм асуудал гарч байгаа баха. За өөр ойлгосноо. За манай байгууллагатай холбоотойгоор зайн сургалтад биднээс өшөө тийм төрлийн сэдвэр хичээл авъя ч гэдэг юм уу одоо та нар энэ талаар биднээс ярилцлага хийж өгөөч мэдээлэл өгөөч гэсэн тийм санал байвал нь хийж болно. Тэгвэл бид нар бас ярилцж байгаа тэр талаар та нарт бас мэдээлэл өгч болно. Бэлэн байна. Орхон аймгийн бүсийн онцлогын эмнэлгийн төвийн халдвар судлаач оюун талаа. Сайн байна уу тунгуудаа? Ажил сайн уу? Сайн. За. Юуны тарган дахлын талаар ер нь халдвар гүйцэтгэлийн байдал сүүлийн үе шинээр хэрэгжилж байгаа бодис мэдсүү шинжлэгдсэн болов хуучин тушаал зааврал бид нар баримталж ажиллах уу? Ямарх байгаа бол 151 дээр байгаа заавраад баримталж явж байгаа. Шинжлэгдсэн юм бол байхгүй. Зүгээр манай төвийн хувьд бол бид нар Холорамины оронд нөгөө Холорамины итвэх асуудлын үедэд нэлээд цол байгаа штэ. Манай байгууллагад хадад өвчний нөгөө дэглэмийн заавар дээр чинь 28 итгэвтэй холоор нь 28%-аас доошгүй юу хэрэглэнэ гэж заасан байж байгаа. Та нар тэрийг бас үзэж байгаа тий. Тэгэхээр хэрэг бид нар 28%-аас дээш итгэвтэй холоотой холорамын ч юм уу холоорын шохоо ч юм уу байхгүй байгаа тохиолдолд жавлыг хэрэглэж байгаа.
За манайх явлаа. Тэгээд дараагийн сургалтаар манайхаар бом юуны хачигт инсулитийн талаар сургалтыг нэлээд аммаар нь. Ер нь бомын голомт манайх чинь бас байдаг, гарахгүй гарчих гэдэг. Тийм учраас эмнэлэг зүйн чиглэлээр, онцлогооны чиглэлээр яг дараагийн зайн сургалтаараас энэ чиглэлийн сургалтыг аммаарай. За ойлголоо. За. Энэ тунгалгаа энэ хичээлийг бидэрт имэйл хаягаар бид авч болох уу? Болно. Над руу мэйл хаягаар миний хаяг за чи над руу нэг утсаар ирсэн имэйл хаяг авчих таа. За баярлалаа. Өөрөө. За. За өөр асуулт байна уу? Тэгээд одоо яаж дуусах гэдэг бэлэн үүсэж явах гэдэг асуулт тийм ч юм уу. Тэгээ энэ байгалийн голомтод халдвар төвчний гаралтын одоо удирдлагчид эхэлж байгаатай холбоотойгоор одоо ч эхлээд нийлээд удирчлаа л да. Энэ манай өвчнүүд бол голцоо нөгөө хавар 5 цараас эхэлдэг шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор нөгөө эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын асуудал маш их яригддаг. Тэгэхээр эмнэлгүүдийн бэлэн байдал одоо нөгөө тусгаал хөрөө нь хаана байна уу? Өмсгөл хувцс маань байна уугүй юу? Хаана байж гинэ? Манайхан ч нөгөө өмсгөлөө аваачиж хөл авах дотроо хийчихээд хөл авахдаа хүнээ үдчихэж ягаад ирээд өмсгөлөө авах хэвээр байх хэвээр юм байдал энэ төр болдог юмнууд байдаг шүү дээ. Зүгээр очиод үзэж шалгахад бол байгаад идэг. Яг өвчл гараад ирэнгүүт ерөөсөө алиагч мэдхээ ойлоод ойлгохоо ойлоод өлтөртөл хэдэн удаа манайх руу устдал ингэж гардаг учраас энэ дээрээ та нар нөө тушаал завраа эргэж нэг хараарай. Тэнд ажилладаг баг үйлдвэрийн хүмүүсэд тодорхой хэмжээний мэдээллийг нөгөөрэй. Энэ хүн юу гүйцэтгэх ёстой вэ? Өнөөдөр одоо таргуун дахлын өвчин сэжиг илэрсэн үед лаборант би юу хийх ёстой гэдгийг мэдчих хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар тэр лаборант өөрийнхөө авч шинжилгээ авах нөгөө юмнууд маань хаана байна вэ? Төлөө автаар байж гэнэ, лабораторитой байж гэнэ. Тэрийгэ бүгдийг нь одоо тодруулж нөгөө бэлэн байдлынхаа төлөвлөгөө эргэж үзээд тодотгох хийх юмнуудаа одоо хийхгүй бол энэ асуудал яг өвчл гараад ирэхлээр бас нэлээд хүндэрдэг гэдгийг та бүхэн мэдчихэж байгаа тийм ээ. Тэгэхээр бэлэн байдал хангана гэж яриад байдаг. Бэлэн байдал хангах гэдэг маань чухам юу гэдгийг бас бодох хэрэгтэй. Зөвхөн нэг хувийн цаг бэлдээ тавихтай биш те. Тодорхой хэмжээгээр тэнд ажиллах байгаа баг бүрэлдэхүүн маань ажиллаа мэддэг байх хэрэгтэй. Унаа машин маань хаавна, бензин бас маань хаавна. Тэр бүх юмнуудыг одоо бэлэн болгож тэрийг одоо очиого бэлэн болгоод нэг өрөөнд хадгалахтайгаа биш шүү дээ. Яг дуудлага хахад би энийг хаанаас авах вэ гэдгийг л бүгд мэддэг байх хэрэгтэй. Нөгөө хариуцлага ажиллагаа маань мэдэхгүй нэгээ сургалаа асуугаад тэгэхээр цугцаа авдаг. Ийм байдаг. Тэгэхээр энэ бэлэн байдлыг хангах гэдэг маань зөвхөн нэг хувийн цав бэлдээ тавихтай биш гэдгийг бас хүн болгон өөртөө хариуцлагаа ойлгоод хүн болгон өөртөө үүрэг оройлыг нь бас нэлээд өндөржүүлэх шаардлагатай байгаа гэдгийг бас таав анхаарах нь зүйтэй. Тэгээ энэтэй холбоотой та нарт одоо хэлэхэд аймагуудад очсон баг. Эрүүл мэндийн сайдын 553 тоо тушаал гэж сая гарсан. Улсын онцгой байдлын комиссийн хурлын 7 дугаар хурлын протокол гэж гараад бүх аймаг орон нутаг эрүүл мэндийн газрууд юу хийх ёстой вэ? Энэ байгалийн голомт халдвар төвчний удирдлагатай холбоотойгоор ер нь энэ гамшигын бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор хэн юу хийх ёстой гэдэг нь хүрэгдсэн байж байгаа. Тэрнтэй холбоотойгоор та бүхэн тэр бэлтгэл ажлуудаа бас нэлээд хангаж ажиллах шаардлагатай гэдгийг санаас анхааруулж хэлэх нь зүйтэй гэж бодлоо. Завхан аймаг байна уу? Завхан аймаг асуух асуулт байвал одоо сонсохгүй байвал имэйлээр явуулчих бол манай инженерүүд рүү тэгээд бид нэр энэчнээс уншаад шууд имэйлээр хариуг нь бичиж явуулж болно шүү. За өөр асуух асуулт байна уу? Уучлаарай бид задруулах хэлбэлт. Сая дээр эрүүл мэндийн сайдын тушаал гэжсэн тэр чинь 256 тоо тушаал юм шүү. Би нөгөө нийслэлийн судалгааны захимжтай андуураад 553 гэж хэлчихлээ. 256 тоо тушаал сая энэ 8 сарын 2-нд гарсан байгаа. Тэгэхээр тушаалууд аймагуд очсон бол тэрийг бас та нар харж тэрний дагуу хийх ажлаа бас төлөвлөсөн гэж. 256 эрүүл мэндийн сайдын тушаал байгаа.
Тавцхан хурдан хугацаанд боллоо тунгалгаа. Баярлалаа. Сонсогдож байна уу? За сонсогдож байна. Тавцхан юм а дэлгэрүүлээд асууж болно шүү. Харин тий бас эсрэхий удаа нурчих юм бол хүмүүс залхаад авах үгээр ягаад тавьчих юм ярьсан. Дэлгэрүүлсэн таарсан суугаад дэлгэрүүлж асууж болно. Ааха. Эмнэлзэн талаар бас харин зарим хүмүүс нас жоохон сонирхоод байсан. За асуу манай эмнэлзүүч эмч байна. Сая тарцлаа явууллаа яг дараа л яа. Баярын талаар сургалт авъя. За. Тэгээ тунгаа. Тунгаа тэр нөгөө нэг орхны эдийн харин боон хашиг чадрын сургалтыг бас тодорхой хэмжээгээр бас авах шаардлагатай байна. Тэр юу юм. Хэдэн сая ярьсан уу? Тийм тэгээ талбаруудын болж байгаа зурагтайгаа дэлгэрэнгүй байвал хүмүүс нэг яг ч зургийг хараад бас яг ийм юм тайлбарлаж өгчөөд эмчнэр бас олон хаах нь бас үт юм болов. Зураг гэдэг нөгөө өвчсөн хүмүүс юм уу? Тийм. За. Тэгээд энэ чинь одоо нэг 9 сард байвал бас айгу боломжтой байхгүй юу? Яг л эмчнэр 9 сард ажилдаа орчин. За. Одоо бол бас их цөөхөн эмчнэр байгаа байхгүй юу? Тэгэхээр 9 сард бас хичээл заавал сараа илүү. За. Тийм. За ойлголоо. Энэ зүйл нь та жоох ярих хүмүүсийн харцлаа. Дараа үгүй юу харах. Орхныхан сонирхсан. За Өвөр хангаан аймгийн эмчнэрээс эмнэлзийн талаар сонирхох юм байна уу? Асуулт байна уу? Ер нь хичээлтэй холбоотой. Бүх юм ойлгомжтой юу? Тарган давхар өвчний эмнэлзийн талаар одоо хичээл авах сонирхол байна уу? Дэлгэрэнгүй эмнэлзийн талаар. Эмнэлзийн шинж тэмцээг онцлогоо эмчилгээ гээд. За манай байна уу? Байна. Манай аймаг өнөөдөр нөгөө группийн хуралдаа байгаа байхгүй. Тэгээд эмчнэр нэг суугаагүй. Тэгээд яг дайцлаганд оролцдог цовлогч нар, үйлчилгээний ажилтнууд тэгээд түргэн тусламжийн эмчнэр энэ конференцид оролцож байна. Тэгээд цаашдаа бол энэ 4 өдрийн үдээс хойш биш ажлын өөр өдрүүдэд тэгээд эмнэлзийн талаар сургалт авах сандалтай байна. Бусад аймагуд нь ямар байд юм бэ? Тэгээ бусад аймагудаас бас саналыг авч байгаа. Тэгээд энэ хурлыг бас дахиж зарлж эмнэлзийн талаар сургалт авъя. Яг хэдх өдөр хэдэн цагаас авах нь аймагуудад боломжтой байдаг вэ? Та нарын боломжийг хараад бид нар ажил зохицуулж болно. Тэгээ энэ уул нь сая 2 өдөр хийх ёстой байсан. Тэгээ бид нараас ажлын байдлаа жоохон хойшлоо. За бусад аймагуд ямар байд юм бэ? Тэгээд бусад аймагуд нь байна. 4 өдрөөс өөр өдөр ойл болж байна. За. Тийм 5 өдрийн үдээс хойш 3 цагаас. За. За. За бусад аймагуудын талтай энэ дээрээ. 5 өдрөөс хойш 3 цагаас бүгд болж гин үү? Болж байна. Ажлын 4 өдрийн одоо өнөөдрөөс 4 уралдаа баг ихэнх эмчнэр бас явчихад байгаа байхгүй. Тэгвэл дараа хичээлээ бид 5 өдөр өдөө хойно 3 цагаас зааж болох уу? 2 цагаас ч байсан болно. 3-аас тэгвэл бас та нарын нөгөө нэг эмчилгээ онцгойтой холбоотойгоор дандаа нөгөө өвчтөндөө харьцдаг учраас та нарын цагийг бид нар хармаар байна. Бид нар бол яг цагаа зогсуулж байна. Өдөөс хойш 3 цагаас бас болно. Өдөө тэрээс өмнө болохоор нөгөө өвчтөнгүүдтэй болохоор харин тийм байх. Тэгэж бодоод бид нар гол нь өдөө хойно хийгээд байгаа юм л да. Тийм. Тэгвэл 5 өдөөс хойш ойлгодог шүү. 9 сард бид нар 9 сарын ихээс ч юм уу ярьж байгаад эргээ та нартай холбогдсон шүү дээ. Тэгж байгаа тэгээ эднээс энэ эрүүл мэндийн газартай ярьж байгаад бид нар тэгвэл дараагийн сургалтыг хийхдээ эмнэлзийн чиглэлээр голон төлхөө хий гэж ойлголоо тийм үү? За. Эмнэлзийн чиглэлээр тарган дахад боомын одоо тарган дахад боом хажиг талдуур тийм ээ? Тийм. За тэгж болж байна. Тэргэж байгаа халдваруудын талаар ер нь хөдөөний мэдээлэл өгөх. За тэгж болно. Олон улсын хэмжээнд тэргэж байгаа халдваруудын талаар шинэ гарч байгаа өвчнүүдийн талаар мэдээлэл авъя гэж байна тий. За тэмдэглээд авлаа бид нар энийг анхаарал даваад энэ талаар ойрын хугацаанд та бүхэнд хичээл заахыг бодъё.
Байна уу? Өөр асуух юм байхгүй бол сургалтаа дуусгах уу ингээд? За энэ хичээлийг юу яаш манай эрүүл мэндийн газрын инженерүүдээс авч болно шүү. Инженерээрээ дамжуулаад. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.